Өнөөдөр бид бүгдийн хамгийн хэрхэмлэн Монголын ард түмний дээдлэх ёстой Монголын нууц товчоо одоо судар маань Монгол улсад амьдарч байгаа харааны бэрхшээлтэй нийт иргэдэд хүртээмжтэйгээр ингээд маш гоёор хэвлэгдэн гарч ийн. За энэ бол Дамдын сүрэнгийн алдарт зохиолч Дамдын сүрэнгийн автартаагаар гэж хэвлэгдэн гарч байгаа. За 2006 оноос хойш бол Монголын нууц товчоо хараагүй хүмүүст хүртээмжтэйгээр гарааг байсан. Ингээд 2024 онд Монгол улсын соёлын яамны дэмжлэгтэйгээр Чингис хааны өв соёлын үрээлэнгийн санаачилснаар за Монголын арга хүчтэй үндэсний холбооны гүйцэтгэлтэйгээр ингээд маш олон хүний хүч хөдөлмөр шингээд ингээд бий болоод гараад нээлттэй хийж байна. За мэдээж хараагүй иргэдэд хүртээмжтэй ном тохимол гэх юм бол юу хэлэх юм бэ гэхээр Braille үсгээр буюу товгор үсгээр хараагүй хүмүүс унших боломжтойгоор гаргасан номыг хэлнэ. Мөн сүүлийн үед бол компьютер технологи их ашиглаж байна. Тэгэхээр компьютер дээр EPUB хэлбэрээр буюу дэлгэц уншигч программын тусламжтайгаар хараагүй хүмүүсийн ашигладаг программын тусламжтайгаар унших боломжтой номыг мөн хүртээмжтэй ном гэж байгаа. Тэгэхээр энэ бол тэр бүр хүртээмжтэй байж чаддаггүй. За Монголын арга хүчтэй үндэсний холбоо санаачилж эсвэл бол за төрийн байгууллага одоо сайн дурын үндсэн дээр өөрсдийн санхүүжилт дэмжлэгээ гаргаад ингээд гаргахад бол боломжтой. Гэхдээ хүртээмжийн хувьд бол тэр бүр байдаггүй. За тухайлах юм бол одоо харааны бэрхшээлтэй нэг иргэн байлаа гэхэд за Насаг дөржийн номын сан руу ч юм уу аль нэг Улаанбаатар хотын номын сан руу ороод одоо өөрийнхөө хүссэн номыг хүртээмжтэйгээр унших тийм боломж бололцоо манай улсын хувьд хумигдмал байдаг.